11-р бүлэг. 3 эрдэнэс аврал ирэх. Хойд насандаа сайн заяанд төрөх нөхцөл бүрдүүлэх. Хойд насандаа сайн заяанд төрөх нөхцөл хэрхэн бүрдүүлэхийг дараах 2 хэсгээр тайлбарлана. 1. Буддын шигшинтэн болох гайхамшигт эхлэл болсон аврал ирэхэд суралцах. 2. Сайн сайханд хүрэх үндэс болсон сүсэг бишрлийг хөгжүүлэх. Буддын шигшинтэн болох гайхамшигт эхлэл болсон аврал ирэхэд суралцах. Хэрхэн аврал ирэх тухай 4 хэсгээр тайлбарлана. Аврал ирэх шалтгаан, аврал ирэн хандах зүйл, аврал ирэх арга, аврал ирээд цаашдаа суралцах журам. Аврал ирэх шалтгаан. Ер нь аврал ирэх шалтгаан олон бий. Харин энэ төвшний аврал ирэх шалтгааныг өмнөх бүлэгт өгүүлсэн. Энэ амьдрал удаан үргэлжлэхгүй, удахгүй үхэн. Үгсэн хойно хаан төрхөө өөрийн дураар шийдэж болтгүй. Зөвхөн үүлийн үрээс л шалтгаалдаг. Үүлийн үрийн тухай бодисатвагийн замналд гэгэн буддагийн оюуны хүчээр гэгэрх хүсэл хаяахан төрдөг нь гев гинэтхэн шүмийн аянга гийгүүлж өрхөд болох мэтээ. Учир иймээс зөв дадлын уяа хүлээ хялбар алдуурч. Алдаа эндлийн аргамжаа харин аамдаа чивчирч байдаг ажээ хэмээн бичжээ. Сайн үлийн үр хүч муутай, муу үлийн үр маш хүчтэй байдаг. Тиймээс ихэнхдээ муу заяанд төрдөг. Үүнийг бодхоос айдас жихүүдээс хүрдэг. Тэгээд аврал ирэх бодол төрнө. Махатма Дигнага хаяа олонгүй орчлонгийн далаад хаашаач чиггүй хөвж явхад хазах шунал, халдах тачаал, хар биеийн хүсэл шунал, мангас болж бие гэдэн матар болж махнаас зулгаана. Энэ цагт хиндэ хандаж инэрл аврал хүсгсэн билээ хэмээн айлтжээ. Нэг үгээр хэлэх юм бол муу заяанд төрхөө сайх түүнээс эрхэм 3 эрдэнэл аварч чадна гэдэг итгэл үнэмшил 2 нь аврал ирэх шалтгаан юм. Хэрв энэ 2 шалтгааны тухай хоосон яриад өнгөрвөл аврал хоосон болно. Харин ийм 2 бодол тууштай хатуу итгэлтэй байвал аврал итгэлж тууштай болно. Тиймээс хичээл зүтгэл чухал. Аврал ирэн хандах зүйл. Дээрх 2 бодолд үндэслээд хинээс аврал ирэх вэ гэдэг асуулт урган гардаг. Ингээд чухам хинээс юунаас аврал ирэхийг тодруулъя. Аврал ирэн хандах зүйлийн шинж чанар. 150 шүлэгт магтаалд алд биеэс үсэлтэй атлаа, амь хорлох мангас болдог. Алдаа эндлийн учрыг таньж ангижирч чадсан нэгэн байвал хорвоо долдох сайхан чанаруудыг хослуулж өөртөө цогцлоож чадаад 2 үе гэгэрлийн мөрийг олсон хувьтай нэгэн тэр байвал ухаан нь саруул хинч билээ, урд нь хийж мөргөх билээ. Улмаан түүнийг оройдон залаад ухаарч гэгэрэлд суралцах билээ гэж үлсэн. Дээр үүснэр хинээс аврал ирэх, хинээс ирэхгүйгээ ялган ухаарах хэрэгтэй. Тийм ухаантай бол үнэхээр аврал үзүүлэх ялж төгс гэгэрсэн буддад хандна. Түүний номлол болон хуврагын хүрээч авралын эрхэм эрдэнэ болдог юм. Энэ тухай аврал ирэх 70 бадагт шүлэгт эрхэм дээд шүтэн буддаа эгэлгүй гэгээ номлол сургаал игнэгт түүнийг түгээгч хувраг энэ 3 нийлээд авралын зам хэмээн заасан юм. Чухам түүнээс аврал ирэхийн учир. Буддагаас аврал ирэх 4 шалтгаан бий. 1. Будда өөрөө сэтгэлийн гмийг ялж номхруулсан. Мөн аюулаас эмээхгүй төвшөнд хүрсэн. Унсан нь унсныгаа босгож чадахгүйтэй адил тэрээр эдгээр чанарыг эзэмшээгүй бол бусдыг аварч чадахгүй. 2. Будда ямар ч тохиолдолд шараа номхруулан хөгжүүлэх чадвартай. Ийм чадваргүй бол аврал ирээд ч тусалж чадахгүй. 3. Будда агуу их инэрл нэгүүлсэлтэй. Хэрв инэрн нэгүүлсэх сэтгэлгүй бол аврал ирсэн ч аварч чадахгүй. 4. Будда эд хөрөнгөөр тахил өргөхөд баярлдаггүй. Харин түүний сургаалыг дагахад л баярладаг. Тиймгүйсэн бол зөвхөн өөрт хэрэг болоход нь туслаад бусдыг нь аврахгүй.
Товчхондоо бол Будда өөрөө аюул бүхнээс ангижирсан учраас бусдыг аюулаас ангижруулах чадвартай бөгөөд хэнийг ч ялгалгүй энэр нэгүүлсэх сэтгэлтэй. Өөрт нь хэрэг болсон болоогүй бүгдэд туслах, нэгнээс аврал эрен хандах нь зөв билээ. Энэ бүх чанар зөвхөн Буддад бий. Харин Вишну мэтийн бусад тэнгэрт ийм чанар байхгүй. Тэгэхээр гагцхүү Буддагаас аврал ирж болно. Тиймээс түүний альдсан сургаал номлолыг дагагч шавнар буюу хуврагуудаас ч аврал ирж болно гэсэн үг. Хураангуй заавар журам номд дурдсан 3 эртний эдгээр чанарт итгэн үнэмшин нэгэн үзүүрт сэтгэлээр хандвал аврагдах нь гарцаагүй. Тиймээс үнэн голоосоо итгэх хэрэгтэй. Авралт хүрэх үндсэн 2 нөхцөл бий. Гадаад нөхцөл болох багш Буддагийн хувьд бүх зүйл нь төгс бүрджээ. Харин дотоод нөхцөл буюу Буддагийн авралд хамаг сэтгэлээ даатгах итгэл байхгүй бол зовсоор л байх болно. Гэхдээ Будда түүнд итгэхгүй байсан ч агуу их энэрл нэгүүлсээрээ бүхэнд тусалдаг. Туслахаас огт хойш суудгүй. Тэр бол бусадтай зүйрлэшгүй авран хамгаалагч, миний хөтөч хэмээн ухамсарлаж түүнээс аврал ирэх хэрэгтэй. Магтвал зохигчийн магтаалд өмг нөмөргүй хөөрхийс биднийг өөртөө хацаалах нөхөрчин болъё гэд өндөр дээд Будда та минь өршөөл инэрлдээ хорвоог багтаалаа. Үнэнхүү инэрэгч багш таны үлэмж нэгүүлсэх гэгэн хайр, үнэрхэлгүй туслах уужим сэтгэлийг үнэлж жиших хүн хорвоод үгүй. Амьтаа бүхнийг тааман л аварна, ард олныг тааман л нөмөрлөнө. Авралыг танаас ирэхгүй юм бол аяа хөөрхийс живж далдарна. Үнэн сэтгэлээсээ аврал ирвээс үзмжээр ялгалгүй нөхөрлөн та. Өөр хэний ч санаанд төрөөгүй өгөөмөр журмын суртаалтай та. Аврал итгэлийн гадаад чанаруудыг ашид тааман төгс бүрдүүлжээ. Аврагдах дотоод чанараа бодоогүй амирлангүй тэнгүүд л зовондоо хөөрхий хэмээн өгүүлсэн байдаг. Аврал ирэх арга. Буддагаас аврал ирэхийн тулд 4 зүйл мэдэж байх хэрэгтэй. Эрхэм сайн чанарыг нь мэдэх, онцлогийг нь мэдэх, авралыг нь хэрхэн хүртэх, зөвхөн Буддагаас аврал ирэх. Эрхэм сайн чанарыг нь мэдсэний үндсэн дээр аврал ирэх. Аврал ирэн хандаж буй зүйлийнхээ сайн талуудыг мэддэг байх ёстой. Буддагийн төгөлдөр шинж, номлолынхын төгөлдөр шинж, хуврагын төгөлдөр шинж. Буддагийн төгөлдөр шинж. Буддагийн төгөлдөр шинжийг 4 зүйлээр тайлбарлана. Буддагийн бие цогцсын төгөлдөр шинж, Буддагийн өгүүлэхүйн төгөлдөр шинж, Буддагийн бэлэг оюуны төгөлдөр шинж, гээрүүлэх үйлсийнх нь төгөлдөр шинж. Буддагийн бие цогцсын төгөлдөр шинж. Буддагийн бие цогцсын төгөлдөр шинж төрхийг сэтгэлдээ ургуулсан бодох хэрэгтэй. Тэдгээр шинж төрхийг нь шинж төрхийн магтаалд. Эрхэм таны цогцсын сайхан нь эргэсэн бүрдсэн тэнгэр мэтээ. Энэрл хурсан төгөлдөр мэлмийн эрдний тагшта аршаа мэтээ. Алтан хайрхны эрдний оройг ариун үлээр бүжсэн мэт ангилам таны бие юг ариун номын нөмрөг чимжээ. Аврагч таны эрдний гоёлгүйч асар гигэн тунмал царай ариун тунгалаг шүнийг чимэх 15-ны сар мэтээ. Балч зүгийн мэрэгэн гилээч баясгалан дулаан уруулыг тань сарнайн дэлбэнээс ялгахгүй болоод салахгүй дагаж эргэнэн билээ. Онцгой зогсд баруун мотор тань орчлонгийн хүрдэн чимэгтэн учрна орчлонгийн хүрдэнд эргэж зовсон олон амьтныг аврах бэлэгтэй. Будда таны гიშгсэн хөлийн буйр ором лянхай адилаар буй олны харах нүдийг буйны зам руу зааж хэлнэ. Өргөн дэлхийн олон газрын өнгийн лянхай нийлээд ч тэр таван өнгөөр солонгороод ч тэр таны мөр шиг хорвоог чимэхгүй хэмээн магтсан байдаг. Буддагийн өгүүлэхүйн төгөлдөр шинж. Энэ ертөнцийн бүх амьтан нэгэн зэрэг тус бүрдээ өөр асуулт Буддад тавихад ганцхан агшны дотор бүгдийг нь оюун бодолтой тунгаан нэг үгээр бүгдэд нь хариулж чадна. Тэгэхэд амьтан бүхэн өөр өөрийн хэлээр ойлгодог. Энэ гайхамшигт чадварыг нь үннийг өгүүлэгчийн бүлэгт өгүүлснээр бодох хэрэгтэй.
Амьтан бүхэн өөрийн асуултыг ам амандаа ангид хэлэхэд аврагч Буддаа нэг л үгээр алинд нь ч таарах хариуг өгдөг. Тиймээс энэ хөтөч ертөнцид Брахмагийн дуугаар дуурдаг бурхад болон хүний зовлон арилгах номлолын хүрдээ эргүүлдэг юм. Гэсэн бол 150 шүлэгт магтаалд асар тунгалаг царайтан үзэгсэлэнтэй аялга зохирсон дуутан яруу сонсголонтой амнаас дуурсах яриагтан сонсох үед аршааны дээжээс сарнаас сүрчих мэт цэцэн үгтэй нь аадар болоод адаг шунлын тоосыг дарна. Цэнгэр хурмсдын гард болоод атхаг хилэнгийн могойг тасчна. Мунхаг сэтгэлийн мөсөн мөндрөөс толгой халахлах шүхэр болно. Муу омог бардамлын хадыг хагчин зүсэх алмаз болно. Ухаант мэрэгэн үгтэй нь хуудуугүй учир нь тэр гэмээс ангида утга энгийн санахад хялбараа уужим яруу санаа төгөлдрөө. Тухайлж үгийхтэн сонсох бүрий эмнэг зүрх номхорч уйсна. Тунгааж дотроо бодохын хэрээр эхийн муухгаас салж амарнаа. Туйлдсан нэгийг амсхийн амрааж тунчиг сэрэмжгүйг авран хамгаалж ташуурсан заримд тарийг нь таниулж таны сургаал бүгдэд хүртгээ. Авхаалчтай нэгний ухааныг нээж арай дүнгүүрийн ухаарлыг нэмж алмай нэгийн мунхгийг арилгаж амтан болгонд тусаа өгдөгөө хэмээн айлдсан. Буддагийн бэлэг оюуны төгөлдөр шинж. Буддагийн бэлэг оюуны төгөлдөр шинжийг танин мэдэх болон инэрн нэгүсэх гэсэн хоёр хэсгээр тайлбарлана. Бүхнийг танин мэдэхүйн төгөлдөр шинж. Будда харьцангуй ба үнэмлэхгүй үнэн болон юмс үзэгдлийн мөн чанарыг алган дээрээ жүр үр тавьсан мэт түүхгүй танин мэддэг. Тиймээс Будда мэдгэдэггүй бүхнийг таньж мэдсэн байдаг юм. Харин Буддагаас бусд нь мэдгэдэггүй ихтэж танин мэдлэг ухаан нь багдах учраас бүхнийг танин мэдэж чаддаггүй билээ. Магтвал зохиогчийн магтаалд энэ тухай гагцгүй таал бэлэг оюунда бүх танин мэдхүйг шингээсэн билээ. Харин танаас бусад бүгдээрээ тэр бүхнийг ухаарна гэвэл хэд ихтэн. Ялгуулсан минь бүх үед бий болсон альва юмс үзэгдэл бүгдийг нь та алган дээрээ тавьсан жүр үр мэт алдаа имдлгүй таньсан билээ. Амьтаа болоод амьгүй бүх юмсыг бүхэлд нь болон тус бүрд нь орон зайд чөлөөтэй тоглох салхи мэт огт торлгүй танин мэдсэн билээ та гихчлэн өгүүлжээ. Энэрн нэгүсэхүйн төгөлдөр шинж. Амьтад өөрийн мэдлгүй сэтгэлийн гэмт хүлээтэй байдаг. Харин Будда агуу инэрлээрээ аянда амьтадтай холбогддог юм. Амьтны зовлон ойлгохын хэрээр агуу инэрл нь тасралтгүй ундарч байдаг. Энэ тухайд 150 шүлэгт магтаалд амьтаа бүхнийг хүлж торлсон айдас шаналлын гав гинжийг аврагч гэгэрлийн ган өрөлбөөр ачид Буддаа л тасчиж чөлөөлнө. Анх түрүүнээ Будда танд алга хавсран мөргөхөн зөв үү? Амьтан бүгдийг гаслангаас гэтлэгч ариун сургаалт тань мөргөхөнч зөв үү? Мөн үннийг өгүүлэгчийн бүлэгт харанхуй мөнхөгт төөрсөн олны хамаг ухаан таг сохроод хяслан турчлангийн будангуйн гямданд гаслан унахыг та үзээд гаслант гямдны будангуйд орсон нь хамаг ухаан сохорсных гэдгийг хамаг ухаан сохрон гэдгийг харанхуй мөнхөг явсных гэдгийг хэлж засаж өөд татаж гэгэрүүлж хөтөлж төрөл дээшлүүлж игнэгт тэднийг аврахаар шулуудаж эрхэм суртаалаа хөгжүүлсэн билээ. Уял тачаалын эргүүлэх давтаад хурцах сэрлийнхээ ёроол дунагсад тэр далаада живснийг хараад тэсгэлгүй Буддаад инрэл соёолгоо. Өдөр шөнөтэн зовлон нөхцөн өнөр ертөнцийг өрөвдөж нэгүүлсэд өршөө жинэрхийн 10 шидэн өөрөө аяндаа бүрдэн зохицолгоо. Ачид Буддагийн инрэл хайр алгасарч дундрах нь хизээч үгүй. Ашид зөвдөн гэгэрэлд хөтөлж амьтан бүхний сэтгэлд оршин гихчлэн өгүүлжээ. Гэгэрүүлэх үйлсийнх нь төгөлдөр шинж. Буддагийн бие цогцос өгүүлэхгүй бэлэг оюуны гэгэрүүлэх үйлс нь аяндаа тасралтгүй үргэлжлэх хоёр чанартай. Тиймээс бүх амьтанд тусалдаг юм. Хэрвээ шав дагаж мөрдгөөс Будда төгс цогцолсон бүхэнтэй үнэхээр золгуулна. Ай зовлонгоос салгаж зөв зүйтэй бүхэнд хүргэдэг.
150 шүлэгт магтаалд. Зовлон шаналлаа дарахад сургаж, золбон шулмын залийг илчилж, зогсолтгүй эргэх орчлонгийн хүрднээс зохистой мултрах зүгийг та заасан. Амьтан бүгдийн ирж хайсан ачлал хайр гэгээрэл инрэл алийг гуйсан ч бүхнийг нь та алга үзэлгүй өгч чаднаа. Мөн магтвал зохигчийн магтаалд. Авралын гараа сунгалгүй орхиж ангал руу хэнийг ч та түлхээгүй. Ахуй ертөнцийн гайхамшиг болгон аль нь ч танаас ангид үүдээгүй. Энэ бол буддаг бодож санаж явах хураангүй журам юм. Хэрв олон талаас нь бодвол сүсэг тал бүрээр хөгжинэ. Дахин бодвол итгэл үнэн удаан гүн бат болдог. Эрхэм зарлиг түүний утга санааны тайлбарын ихэнхт нь гурван эрдний төгс чанарыг гаргасан байдаг. Дээрх бяцлаглаар тэр бүхнийг лавтай мэдэж мөрдлөг болгодог. Үүнийг зарим нэгэн задлан шинжилж бяцлагдаг ойлголт учраас хэрэгжүүлэх үед хэрэггүй гэдэг. Ингэвэл зөв дадлах хуримтлуулж хилэнцээ арилгах олон боломжоо үгүй хийн. Тиймээс эрдэнэт хүний хэргийг бүтээж утга чанарыг нь гаргахад том саад болно гэдгийг мэдэж ав. Сэтгэл санаанд дадуулж хөвшүүлсэн зүйлс тогтдог мөн чанартай. Тиймээс эхэндээ нилээд хэцүү байдаг. Дараа нь аяндаа сэтгэлд ороод ирдэг. Тэр үед төсөөлөн бодож буй буддаатайгаа адил төвшөнд бие хүрнэ гэсэн гэгээрх тэмүүлэл хөгжинэ. Ингээд өдөрч шүнж буддаатай учрна. Үхэх үедээ ямар ч зовлон эдэлсэн буддаа санаа бодлоос салдаггүй юм. Энэ талаар бяцлаглалын хаан сударт. Эргэцүүлж хэлэх санаа минь гэвэл эрмэлзэж чиний сонсон зүйл чинь игнэгт санаанд хадагдаж явсаар эрхвш сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. Энэ мэтээр буддагийн дүрийг энгүй бэлгүүн ном суртлыг игнэгт бяцлагаж үргэлж бодвоос энэ биеийг тань эзэмдэж дүүргэнэ. Алхан бүртээ өдөр болгон амрах босох цаг бүртээ ахуй ертөнцид ижилгүй хаанчлагч аштын гэгэрлийг мөрөөдөн залбир гих буюу бие хэл сэтгэлээрээ сүслээд бэлэгт гэгэрэгсдийг магтан дуулж өдөр шөнийн хөвшил болгоос өнөд ертөнцийн хаантай учрна. Алс хиттэй хорвоогийн жамаар амиа орхин нөхчхийн цагтч аврагч буддаа орхихгүй тул аим шиг тарчлан наждаар зовхгүй хэмээн өгүүлжээ. Бодова нэгэнтээ буддагийн төгөлдөр чанарыг байнга бодвол сүсэг нэмэгдэнэ. Сэтгэл ариусч эрч хүч өгнө. Итгэл үнэмшил улам батчна. Аврал эрх сургаалыг нь чадал чинээгээр ёсчлон биелүүлвэл хийсэн бүхэн чинь буддагийн номлол болно. Бид буддагийн мэдлэг ухааныг мэрэгч төлөгчөөс ч доогуур үнэлдэг. Хэрвээ нэг мэрэгч энэ жил чамд ямар ч муу юм тохиолдохгүй би мэдэж байна гэвэл сэтгэл амар буцдаг. Харин энэ жил өөдлөхгүй ийм юм хий, тийм юм хийж болохгүй гэвэл хичээнгүйлэн дагдаг. Хийж чадаагүй бол хийснийг нь хийсэнгүй дээ гэж сэтгэл зовнно. Гэтэл буддаа үүнийг түүнийг цээрэл, үүнийг түүнийг хэрэгжүүл гэж захисан шүү дээ. Үүнд анхаарал хандуулдаг билүү? Хэрэгжүүлээгүй бол сэтгэл зовдөг гэж үү? Харин ч номлолд л тэгж заадаг. Энэ цаг үед яаж тэгэх ч үлээ дээ. Харин ингэчхий гэд буддагийн үгийг хэрэгсэлгүй өөрийн дураар явдаг хэмээн сануулжээ. Үүнийг нухацтай бодохгүй зугаа баяслын өөгтөдийн эндүүрхийн оронд дотоод сэтгэлдээ эргэцүүлэн тунгаавал гарцаагүй үнэн билээ. Тиймээс буддагийн төгөлдөр чанарыг дахин бодож үнэн голоосоо итгэл үнэмшилтэй болохыг хичээ. Ингэж чадвал буддагийн альцсан номлол хийгээд түүнийг дагагч хуврагт буддаа мэт итгэж аврал жинхэнэ утгаараа бий болно. Эс чадвал гэгэрх шат дарааллын тухай ярих ч хэрэггүй. Тэр бүхний үндэс болсон авралд барих сэтгэлч баттай болохгүй. Номлол сургаалынх нь төгөлдөр шинж. Буддагийн хязгааргүй эрхэм чанараас үүдэн бидэнд сүсэг төрдөг. Тэгэхээр тэр эрхэм чанар нь онлын ба хэрэгжүүлэх номлол хорихуй болон зам мөрийн үнэн бөгөөд гим нүглээс ангижран эрхэм чанар эзэмшсэн шинж чанартай. Энэ бүгдийг бяцлаган эзэмшснээр л номлол нь бий болсон гэж бод. Номлолын жинхэнэ хураангуйд аль ч ялгуулсан гэгэрэгч хэмжээшгүй төгөлдөр чадaltaй. Тэд бүгд номлолоос төрсөн номлолын лач тус. Тэд нар бол номлолын биелэл, номлолоос л бий болсон. Тэд бүгдээрээ номлол эзэмшигч,
түүнийг баримтлагч тэд бүгдээрээ номлолоор бүтээгдсэн хэмээн бичжээ. Хуврагын хүрээний төгөлдөр шинж. Хуврагын хүрээний цөм нь хоосон чанарыг шууд танин мэдгчэд юм. Номлолын төгөлдөр чанарыг нэхэн сана. Тэгээд хувраг бол тэр бүхнийг ёсчлон эзэмшсэн гэдэг үүднээс нь бодох хэрэгтэй. Жинхэнэ номлолын хураангуйд хувраг номлол заадаг, хувраг номлолоо дагдаг, хувраг номлолоор сэтгэдэг. Хувраг бол номлолын орон зай. Хувраг бол номлолыг баримтлагч. Хувраг бол номлолын үйлсийг цогцлоогч. Хувраг бол номлолыг дээдлэгч. Хувраг бол номлолын амьд цогцлол. Хувраг бол шударга зантай ариун сэтгэлтэй. Хувраг бол инэрлийн номлолтон инэрэнгүй сэтгэлтэн. Хувраг бол эгэл амьдралаас сэтгэл буруулан үргэлж номлолоор амьсгалагч. Хувраг бол үргэлж зөв сайхныг хэрэгжүүлэгч билээ. Гурван эрдэнэ тус бүрийн онцлогийг мэдснээр аврал ирэх. Хураангуй заавар журамд өгүүлсэн ёсоор эрхэм гурван эрдэнийн дотоод онцлогийг нь мэдсэний үндсэн дээр аврал ирдэг. Нийт 6 онцлог ялгаа бий. 1. Үндсэн шинж чанарын нь онцлог. Буддагийн үндсэн шинж чанар бол төгс гэгэрэл юм. Номлол бол төгс гэгэрлээс боловсрсон жимс. Харин хувраг нь уламжлагдсан заавар журмаар бусдад номлол эзэмшүүлэх үүрэгтэй. 2. Гэгэрүүлэх үйлсийнх нь онцлог. Будда гэгэрэлд хүрэх сургаал айлдсан. Номлол нь сэтгэлийн гэм болон зовлон дарахад чиглэдэг. Харин хувраг гэгэрлийн замаар замнах урам хайрладаг. 3. Сүсэглэж бишрэх онцлог. Буддаг сүсэглэн биширч хүндэтгэн. Номлолыг дагаж мөрдөн хүндэтгэн. Хувраг номлолыг даган биелүүлж байгаа учраас түүнийг ч хүндэтгэн. 4. Зан үйлийн онцлог. Буддад тахил ургаж залбирна. Номлолын хувьд бясалгал йогыг өөрөмшүүлнэ. Харин хуврагт шашин ном болон эд зүйлийн энгийн үргэлт тусламж үзүүлнэ. 5. Нэхэн санахын онцлог. Гурван эрдний төгөлдөр чанарыг, гурван эрдний төгөлдөр чанарыг санах сударт өгүүлснээр бодож явна. 6. Буян нэмэгдүүлэх онцлог. Хувь хүн болон номлолыг даган зөв дадал хөгжүүлбэл асар их буян нэмэгддэг. Будда хувраг 2 хувь хүн гэсэн үг. Нэг буюу олон хүнийг үлгэр дуурайл болгон хөгжүүлсэн ч буян нэмэгдэнэ. Харин хувраг гэдэг нь 4-өөс дээш тоотой байх учиртай. Андгаа тавьж аврал ирэх. Ёс зүйн дэлгэрэнгүй тайлбарт Будда бол аврал номлогч. Номлол нь нирванд хүрэх зам мөр буюу жинхэнэ аврал. Харин хувраг бол авралын биелэл болсон анд нөхөр. Энэ үүднээс аврал ирэх ёстой гэж өгүүлсэн байдаг. Бусдаас бус зөвхөн Буддагаас аврал ирэх. Буддын болон бусад шашин, тэдгээрийн багш, шав нарын дээд доод ялгааг сайн мэдэж ав. Тэгээд зөвхөн 3 эрднээс л аврал ир. Буддын сургаал номлолтой нийцэхгүй багшаас аврал ирж болохгүй. Буддын болон бусад шашинд ялгаа их бий. Багшийн ялгаа. Будда алдаа дутагдлаас бүрэн салсан. Эрхэм төгс чанар бүрэн эзэмшсэн. Харин бусад шашны багш нар өөр байдаг. Энэ тухай үлэмж онцгой магтаалд. Ямар ч замчин надад хэрэггүй. Ялгуусан Будда танийгаа л дагна. Яагаад гэвэл алдаа имдлээс ямагт та минь ангид билээ. Алив сургаал суртаал олон. Алийг нь ч сонирхож үзээд ариун гэгэн Буддын сургаалал аврагч гэдгийг баттай танилаа. Сурталч, сургагч бусад олны судалсан онцн нь эндүү дүүрэн суудал явдал ташаагийн гайгаар суд Буддаг танихын хувьгүй хэмээн айлцсан билээ. Номлол сургаалын ялгаа. Буддын шашин нь амгалангийн замаар явж амгаланд хүрдэг. Орчлонгийн эргүүлэгнээс чөлөөлдөг. Сэтгэлийн гмийг бүрмөсөн арилгадаг. Нирваныг хүсэгчдийг төөрөгдүүлэлгүй зөв дадал эзэмшүүлж гмээс нь салгана. Бусад шашин үүнээс тэс өөр байдаг. Үлэмж онцгойн магтаалд
Амьтан бүгдийг жаргалд хүргэх аштын ерөөлт энэ шашны авралын арслан болсон таны ариун сургаалыг дагдаг билээ. Мөн магтвал зохигчийн магтаалд цээж урсан шаналлаас салгаж цэрвэж холдон цээрлэх бүхнийг чиглэж дагах авралын замыг чин сүжгээр гэгээх мөрийг алдаагүй үннээр заасны учраа аштын замыг нээсний учраа ариун буддагийн гэгээн суртал альва сургаалаас төвс ялгарна. Шашин химээх өөрийгөө цоллогч шал хуурмаг цэцэрхэл олонч шагжмун буддагийн сургаалын хажууд шалихгүй дэми худлаа чалчаа. Илүү дутуу гоё муухай ийм ялгаа дунд нь байхгүй. Буддагийн сургаал оройгүй үнэн бусад үлдсэн нь олхиогүй худал. Буддааг дагуул зөврөө хөтлөн бусд нь харин төөрүүлж хорлоно. Таны болоод бусдын сургаалыг таних ялгах шалгуур инэ. Ашид Будда диваажинд хөтлөн альва бусд нь там руу чирнэ. Аврагч Будда ба хуурмаг шашны адилгүй ондоо ялгаа нь инэ хэмээн сургажээ. Энэ дүгүүлснээр хуврагуудын онцлог ялгааг мэдэж болно. Арван 2 дугаар бүлэг. Аврал ирэх журам. Аврал ирээд цаашдаа суралцах журам. Энэ бүлгийг 2 хэсгээр тайлбарлана. Хураангуй завар журамд заасан дагуу суралцах, аман уламжлалын дагуу суралцах. Хураангуй завар журамд заасан дагуу суралцах. Үүнийг тус бүр 4 зүйл бүхий 2 хэсгээр тайлбарлана. Эхний 4 зүйл. Төгс гэгэрхчийг шүтэх. Урд нь өгүүлснээр сайн чанар бүхэн бүрдсэн эрдэм бүхний ундраг болсон багшийг олж шүт. Буддаагаас аврал ирнэ гэдэг түүний сургаалыг заагчаас аврал ирнэ гэсэн үг. Буддагийн сургаалыг ёс журмаар дагаж мөрдөх гэдэг нь гэгэрлийн зам заагчийг ёсчлон дагна гэсэн үг юм. Гэгээн номлол сонсох ба номлол ёсоор сэтгэлээ засах. Гэгээн Будда ба түүний дэрэгдэн шав шавраг нарын заасан судрын аймаг болон бусад сургаалыг зохих ёсоор нь сонс. Сонссон зүйлээ сэтгэлдээ тунгаа. Сэтгэлийн гэмээ дарах зорилго тавь. Номлолоос аврал ирнэ гэдэг онлын болоод хэрэгжүүлэх номлолыг дагаж мөрдөхийг хэлдэг. Тиймээс номын ёс дагуу хэрэгжүүлэх шаардлагатай. Номлолыг дагаж мөрдөн хэрэгжүүлэх. Энэ нь нирванд хүрэх номлолыг дагаж мөрдөн хэрэгжүүлнэ гэсэн үг. Хуврагаас аврал ирсэн болохоор нирваныг зорж буй нэгэнтэй нөхөрлөнө. Номлолыг дагаж мөрдөж хэрэгжүүлэх гэж байгаа учраас нирванд тэмүүлэгчдийг даган суралцах хэрэгтэй. Удаах 4 зүйл. Мэдрэхүүгээ жолоодох. Юм сүзэглээс үдээд сэтгэл догшрох гэмтэй тул сэтгэлээ хянаж сурах хэрэгтэй. Журам ба дүрм дагах. Буддагийн бий болгосон тангараг сахилыг хэр чадлаараа даг. Амьтныг инэрэн хайрлах. Буддагийн сургаал номлол нь инэрл шинжээрээ бусдаас ялгардаг. Буддаагаас аврал ирж байгаа учраас бусад амьтныг инэрэн хайрл. Тэдэнд хор хөнөөл учруулахыг цээрл. 3 эрднийг тогтмол тахих. Өдөр бүр 3 эрднийг тахиж байгаарай. Аман уламжлалын дагуу суралцах. Аман уламжлал нь тусгай болон нийтлэг журам гэсэн 2 хэсэгт хуваагдана. Тусгай журам. Энэ хэсгийг цээрлэх ба эзэмших журам гэдэг 2 зүйлээр тайлбарлана. Цээрлэх журам. Агуу нирван сударт 3 эрднээс аврал эргчэд зөв дадлыг хөгжүүлэгч мөн гунигт гэгэт цагуудын алинд нь ч завсрын шүтэнээс аврахыг гордохгүй. Будагтын шашнаас аврал ирсэн бол хорлох сэтгэлээ хөсөр хай. Хуврагт мөргөж дагсан юм бол хуурмаг номтонтой тангаргаан тасал хэмээн айлцсан юм. Бусад тэнгэрээс аврал гуйхгүй, амьтан хорлож хөнөөхгүй, өөр үзэл номлолтой хүнтэй нийлэхгүй гэсэн 3 цээр бий. Эхнийх нь бусад тэнгэрээс аврал гуйхгүй. Рудра, Вишну болон энэ ертөнцийн бусад тэнгэрээс аврал ирэхгүй.
Тэгэхээр уул усны лус савдаг онгон зэрэг бусад зүйлийн тухай дурсах хэрэггүй зэ. Тэд гурван эрдэнд итгэдэггүй тул сэтгэлээ жолоодуулж болохгүй. Гэхдээ эгэлжирийн амьдралын хүрээнд тэдэнд хандаж болох юм. Жишээлбэл амьдрахын тулд өглөгийг нь авах эсвэл өвчнөө эмчлүүлэхийн тулд эмчт нь хандаж болно. Хоёр дахин хүн болон адгуусыг санаа болон үйлдэлээр хорлож болохгүй. Хүн амьтан зодож цохих, шоронд хийх, дөрлөх, даашгүй хүнд ачаа ачих зэргээр хор хөнөөл учруулахыг цээрэл. Гурав дахин урван эрдэнд итгэдэггүй түүнийг гутаан доромжлогчтой нийлж болохгүй. Эзэмших журам. Буддагийн хөрөг дүр баримл сайн муу ямар ч байсан өөлж муулж болохгүй. Мөн зохимжгүй газар тавих, барьцаанд өгөх зэргээр хүндэтгэлгүй тоомжиргүй хандахыг цээрэл. Түүнийг Будда мэт хүнддэг. Амттай илгээсэн захидалд аврагч Буддагийн ялгуун дүрийг алтаар ширээсэн ч модоор зорсон ч ашид дээдлэх оюунтан хүнд ав адилхан шүтэн болно гэсэн байдаг юм. Ёс зүйн англил номд Манава Капила гэгч нэг этгээд сэтгэл нь боловсрсан боловсроогүй олон хуврагыг өхөр толгоосон та нар юуг буддын номлол мөн юуг буддын номлол биш болохыг мэдэхгүй гэж 18 янзаар доромжилжээ. Тэгээд 18 өөр толгойтой усны мангас болж төрсөн юм. Тэрээр Кашьяпа Буддагийн үеэс Шагжмун Буддаг хүртэл адгуус явсан гэж өгүүлдэг. Мөн ёс зүйн хэсэгт Кракук Чанда Буддаг төгс нирван дүр үзүүлсний дараа Карумат хаан дурсгалтанд зориулж том сураг босгох зарлиг гаргажээ. Харин тэнд ажиллаж байсан нэгэн эр ямар ч том сураг вэ дээ хизээ дуусандаа гэж хоёр ч удаа хэлж гин. Хожим сураг баригдаж дуусахад манер урдын хийсэндээ ихэд гэмшжээ. Тэгээд алтан хонх захиалан хэлгэж сурганд зүүжгэн. Үүнийхээ үрээр тэр хойд насандаа царай муута атгар боловч цээлхэн эр хонгор дуутай болж төрсөн гэдэг. Тиймээс Буддагийн хөрөг баримл зэргийг өөлж гоочилж болохгүй. Мөн хөрөг дүрийг томоор эсвэл эд зүйл хайрлалгүй урлаж байвал бүү хушуу дүр. Агуу ёогч Жанчу ирэмчин Адишад мандшрын шуумал үзүүлж хэр уралсан байна. Сайн уу муу юу? Сайн болсон бол Ронгийн Гаргавегийн өгсөн 400 алтаар авъя гэжээ. Тэгэхэд Адиша манзушрын дүр дөө байхгүй. Харин хийцэн дунд зэрэг юм гээд магнадаг хүргэсэн гэдэг. Адишаг хөрөг дүр бүхэнд хүндэтгэлтэй ханддаг байсан гэж ярьдаг билээ. Дараагийн эзэмших зүйл. 4-өөс дээш үгтэй ямар ч номлолд хүндэтгэлгүй хандаж болохгүй. Сургаал бүхий номыг барьцаанд тавих, арилжаа наймаа болгох, газар тавих, зохисгүй газар хадгалах, уталтайгаа хамт хийх, дээгүүр нь алхах зэргийг цээрэл. Эрхэм нанд нь номлол сургаал мэт бишрэн хүндэл. Жанава багш судар ном авч яваа хүнтэй таарах бүртээ босож алгаан хавсардаг байжээ. Босож чадахгүй болсон хойноож алгаа хавсардаг байсан гэлцдэг. Адиша өөрийнх нь сургаалыг сонсдгүй нэгэн таринчтай айрид таарчээ. Харин тэдний дэргэд байсан нэг бичээч шүднийхаа хагийг номд нялж гин. Үүнийг харсан Адиша чааваас боль гэж уулга алджээ. Энэ үг нь өнөө таринчид сүсэг төрүүлж Адишагаар номлол заалгах болсон гэдэг. Бас Шарава бид номлолоор тоглоом наадам хийх юм. Номлол болон багшид хүндэтгэлгүй хандах нь мулгуу болохын үндэс. Одоо тэнэглэж боллоо. Мунхгийн үндэсийг дахин бүү усал. Үүнээс илүү тэнэглэл юунд хүрэх вүлээ гэсэн байдаг. 3 дугаарт тангараг сахил авсан аваагүй ялгаагүй буддын шашинтан хэн бүхнийг доромжилж болохгүй. Харааж загнаж болохгүй. Хүний өөрийн гэж ялгууртай хандахыг цээрэл. Харин хувраг эрдэнэ хэмээн хүндэл. Үлэмж үзлийг өдөөх сударт. Хээр даяанчилж бясалгал хийгчэд хийдтэй үлдсэн нөхдөө бүүм бол би бусдаас илүү гэж бие тоогчд бод сэтгэл төрдгүй юм шүү. Амгалан зан муугийн үндэстэл өнгөрч буурай гэлэнг бүүм бол олон галавт нирванд хүрэхгүй ойлгож ав энэ жам ёсыг сайтар хэмээн өгүүлжээ. Домбова налжирва нар
газар хөвтөх шар даамууны өөдөс дээгүүрч алхалгүй авч сэгсрээд дээш нь тавьдаг байсан. Тэднээс үлгэр ав. Бид гурван эрднийг хэдий чинээ хүндэтгэх нь бусад амьтан биднийг төдий чинээ хүндлэнэ. Бясалгалын хаан сударт үйлдсэн үйлийнхээ хэр таарсан үр дагаврыг л амсах болно гэсэн юм. Ерөнхий журам 6 нийтлэг журам бий. 3 эрдний төгөлдөр чанар онцлогийг санан ахин дахин аврал ирэх. 3 эрдний эхивэлийг санан үргэлж тахих. Эхнэрэнгүй сэтгэлийг бодож амтан бүхнээр аврал ирүүлэх. Альва тохиолдолд ямар ч хэрэг гаргасан эгэлжирийн арга хэрэглэлгүй 3 эрднийг дахин залбирах. Аврал ирэхийн ач тусыг санан өдөр 3, шөнө 3 аврал ирэх. Эрхэм 3 эрднийг тоглоомтод идэрхэлгүй үнэнч байх мөн аминд тулсан ч үл татгалзах. 3 эрдний төгөлдөр чанар онцлогийг санан ахин дахин аврал ирэх. Дээр өгүүлсэн ёсоор буддын шашин ба бусад шашны авралын ялгааг бод. Мөн 3 эрдний төгс төгөлдөр онцлог чанарыг ахин дахин бод. 3 эрдний эх хивэлийг санан үргэлж тахих. 3 эрдний эх хивэлийг байнга бодож хооллохынхон өмнө үргэлж тахил өрг. Бясалгалын хаанд аяа хөөрхий шалахгүй хүмүүс аврагч буддагийн буйнаар амны хишиг буян олсноо агшин зуурхан мартах юм да хэмээн өгүүлсэн байдаг юм. Өөрийн альваа сайн сайхан бүхнээ хоол унд олохдоо зүйрлэн 3 эрдний эвэл хэмээн бодож тахил өргөж бай. 3 эрдэнд өргөх тахил нь тахил өргөх ба сэтгэл гэсэн 2 зүйлтэй. Эхнийх нь 10 хэсэгтэй. 1. Буддагийн бие цогцыг тахих. Буддагийн хөрөг дүрийг тахина. 2. Сувраг тахих. Төгс гэгэрлийн төвшөнд хүрэхийн тулд сувраг зэргийг тахина. 3. Бодитоор тахих. Бодитоо оршин буй Будда ба суврагыг тахина. 4. Ичнээ тахих. Будда болон сувраг таараагүй тохиолдолд бүх гэгэрэгсэд суврагыг төсөөлж тахина гэсэн үг. Аль нэгэн гэгэрэгчийг төгс нирванд орохт нь түүнд зориулан сувраг босгон дүрийг нь бүтээдэг. Энэ бол ичнээ тахил юм. Тэр хоёрын аль нэгийг тагсан ч болно нэг нь нөгөөгөө төсөөлдөг жамтай. Тиймээс ичнээ тахил өргөхдөө 3 үеийн бүх гэгэрэгсэд болон 10 зүгийн тоошгүй олон сувраганд тахил өргөж байна гэж бод. Ингүүл бодит ба ичнээ тахил аль алийг нь өргөж буй хэрэг. Бодит тахилын буян маш их, ичнээ тахилынх нь түүнээс ч илүү. Хослуулбал бүр агуу болно гэдэг. Ганц гэгэрэгч буюу ганц хөрөг дүр тахих нь олныг тахихтаа мөн чанарын хувьд огт ялгаагүй гэдгийг сана. Тэгээд бүгдд нь л тахил өргөж байна гэж бодвол бүр илүү сайн. 5. Өөрөө урлан тахих. Чадахгүй гэж залхуурч амар хялбарыг бодож бусдаар хийлгэлгүй өөрийн гараар урлана. 6. Бусдыг урайлан тахих. Өөрийн хөрөнгө арай хөрөхгүй бол энэ буян багтаа чадвар дорой зовсон амьтад тахил өргүүл сайнсан гэдэг инэрэнгүй сэтгэлээр бусдад хамт тахил өргөх санал тавина. Ингээд өөрийн синхруулсан хүнтэй хоёулаа тахил өргөж болно. Үүнийг бусдыг урайлах тахил гэнэ. Ийм тахилын буян өмнөхтэй ижил. 7. Эд хөрөнгө ба хүндэтгэлтэйгээр тахих. Будда болон сувраганд хувцас, идэ, олбог, дэвсгэр, эмтан, зориулалтын эдлэл, арц хүж, шүхэр, цэцгэн ирэх, хөгжим, мөн төрөл бүрийн зулаар тахил өргөнө. Бас бишрэн ярих, мөргөх, нүүр тулан уулзах, алгаан хавсрах, бүтэн биеэрээ мөргөх, нар зүв тойрох, алт мөнгөн эмэг бугуйвч өргөнө. Наандаж хонх, мөнгөн чимэг зүүж, хөшиг хөлтрөг хийж тахина. 8. Агуу тахил. Эд хөрөнгө хүндлэлээр удаан тахихыг хэлнэ. Үүнд 7 зүйл багтана. Олон удаа тансаг сайхан зүйлээр бодитоо ба ичнээгээр өөрөө урлан эсвэл бусдыг уриалан чин сэтгэлийнхээ гүнээс баясан үнэн хүү сүсэгтэйгээр зөв сайн бүхнээ төгс гэгэрэлд зориулан тахина. 9. Сэтгэлийн гим халдаагүй тахил. Энэ нь 6 зүйл байна. Тоомжиргүй хандаж, цалгайралгүй, залхуурч бусдаар гүйцэтгүүлэлгүй өөрөө гардан хийнэ. Бишрэн хүндэлж, өөр зүйлд сатаарахгүй, шунал хүсэлтэд холж, сэтгэлийн гим болгохгүй,
Буддагийн сургаалд итгэдэг эхэс дээдсээс алдар ашиг гордохгүй байхаас гадна тахилд таарах зүйлээр тахина. Харин бажиг мэт эмийн өвс тавих, тос нялах, гүгэл уйгуулах, мөн арка цэцэг зэрэг нь тахилд таарахгүй. Мөн эвдэрч хэмхэрсэн эд зүйл үүнд хамаарна. Өөрөө бүтээсэн эсвэл бусад хүн өөрт ч нөхсөн тахилд өргөх зүйл байхгүй байж болох юм. Тэгвэл энэ ертөнцид гэгэрэгсдийг тахиж буй бүх хөрөнглийг багтан баясаж хүнддэг. Энэ нь гэгэрэлд хүрэх буян хураадаг төвөг багтаа хязгааргүй том тахил юм. Тиймээс жаргал дүүрэн хөөр баяраар ийм тахил хичээнгүйлэн өргөж бай. Эрдэнийн тансаг үйл ба 3 сахил сахих зэрэг номд өгүүлснээр хэний ч биш хээрийн цэцэг навч жимсгэн мод бут зэрэг гоё сайхан зүйлээр тахиж болно. 10. Ёсчлон дагах тахил. Өдөр тутмын ажиллаа хийж байхдаа цаглашгүй 4, номлолын хураангуй 4 утга, 3 аврал төгс чанарын сургаалыг бодож сана. Гүн үзэл хоосон чанарт сүсэглэн төсөөллөөс ангид бай. Ёс зүгээ чандлан сахихыг хичээ. Гэгэрэл төгс чанар 4 хураангуйн зүйл бүрийг хичээнгүйлэн өөрөмшүүл. Энэхүү 10 тахилаар эрхэм 3 эрднийг тахивал төгс төгөлдөр тахил болдог. Эдгээр тахилыг өргөхөд санаа бодол нэн чухал. 3 эрдний алинд нь ч их бага ямар ч тахил өргөсөн болно. Харин 6 зүйлийг бодож бай. Тэгвэл үр дүн нь тооцохын аргагүй нэмэгдэнэ. Тахил өргөхдөө дараах зүйлийг бод. Үүнээс илүү эрхэм сайн чанартай зүйл үгүй. Үүнээс илүү түшиг тулгуур байхгүй. Тэр бол амьтан бүгдийн дээд нь. Удамбар цэцэг шиг ховор 3000 орчлон ертөнцид ганц заларсан учраас орь ганцхан. Ёрийн ба ёр бусын хамаг сайн сайхан бүхэн төгс цогцолсон. Бодисаттвагийн төвшин номд бичсэн дагуу үүнийг дурдлаа. Эдгээр тахилыг байнга зохих ёсоор нь өрг. Шашны баяр дүйцэн өдрүүдэд чадах чинээгээрээ сайн тахил өрг. Бид үргэлж идэж ууж байдаг. Тиймээс байнга эдээ ундааныхаа дээжийг өргөж бай. Тэгвэл төвөг багтаа их буян хуримтлуулдаг. Тиймээс уснаас өксүүлээд идэж ууж буй зүйлийнхээ дээжийг чин сэтгэлээсээ өрг. Шарава ингэж сургасан байдгийг. Хоолны хөгцөрч муудсан хэсэг, цайны шарсан навчийг бус аль сайнаас нь өрг. Цай уух болгондоо сэрэмждэхийн төдий цацх нь тахил бишээ гэсэн бол сударт. Үржил шинтэй хөрсийг хаглаад цаг тухайд нь үр цацалгүй орхиж болохгүй. Үүн шиг энэ ба хойд насны амар амгалан бүхэн соёолох гэгээн талбайд эргэх дөрвөн үлрэлт амгалан жаргалангийн үр цацах хэрэгтэй. Сүсгийн анжсаар шам татаж буйны үр суулга. Энэ үрийг суулгахгүй бол үгээгүй ядуу хоцорно. Түнчлэн магтвал зохигчийн магтаалд буддаа таншиг өгөөмөр хишигтэн 3 ертөнцийн хаач байхгүй бурхан бүгдийн оройн дээдэд гагцгүй таал залардаг билээ. Эц төгсгөлгүй хөх огторгуйн энэ хэмжээг жишг харахгүй шиг танд тусалсан хорлсон үеийн гарцаагүй гар хүрийг хэмжишгүй хэмээн айлтжээ. Эрхэмдээд энэ буйны орон зайд эгэлжирийн юм гэж өчүүхэн төдийч байхгүй. Харин бидэнд тийм шинж чанар огт байдаггүй тул эрхэм 3 эрднийг үргэлж хичээнгүйлэн тах. Тэгвэл энэхүү гэгээн орон зайн нөлөөгөөр зөв дадал соёолон зам мөрийн шат бүхэнд дотоод хөгжил улам нэмэгдэнэ. Сонссноо тогтоохгүй, бодоод ч ойлгохгүй, бясалгаад ч өөрөмшүүлж чадахгүй, ерөөсөө оюуны чадвар хүрэхгүй байгаа нөхцөлд буян хуримтлуулах энэ аргыг хэрэгэл. Энэ бол давал зохих заавар журам шүү. Энэ тухай хутагт майдар яруу магтаалын дээдэд таацах ялж төгс нөхцөгчийг дуулахад яндаршгүй их эрхэм чанарууд яг л хаврын ногоо шиг ургана хэмээн өгүүлсэн билээ. Энэ бол тахил гэдэг зөвхөн эд зүйл бус бидний сүсэг бишрэл гэсэн санаа юм. Тиймээс сүсэг байвал мандал усаарч тахил өргөж болно. Тэр бүхэл санаанд оромгүй зүйлээрч тахил өргөж болдог. Хэрвээ эд юм байхгүй бол тийм тахил өргөөрэй. Харин юмтай хэрнээ харамлаж надад буян гэх юм юу байх вэ? Би ядуу хоосон хөөн тахил өргөх зүйл байхгүй гэж халтар аяганд ганц нэг өвс хийчихэд энэ бол гавар замдантай ус гэж нэрлэдэг. Энэ бол сохор хүн хараатай хүнийг хуурах гэсэнтэй л адилхан шүү гэж бодоогоо сургаж байлаа. Хүчинва би анхандаа хурц эвгүй үнэртэй ус өргөдөг байлаа.
дараа нь 4 үнэртэн холсон хүж өргөх боломжтой болсон юм. Одоо агар 4 гамитын тансаг үнэртэн өргөдөг гэсэн байдаг. Өөртөө өргөлөөн чамлвал насан туршдаа дахил өргөж чадахгүй. Тиймээс өчүүхэн зүйлээр эхэллээч хичээвэл улам бүр нэмэгдэх болно. Бүчин багаас үлгэр дуурайл авах хэрэгтэй. Түүнийг хожим 22 алтан зоосоор хүж авч дахил өргөж байсан гэлцдэг. Хувилгаан шидэг болсон агуу бод садвнаар бие хэдэн түм хувилган бие тус бүрээ 100 гартаа болгон бясалгадаг. Ингээд орчлон ертөнцид оршин буй гэгэрэгсдийг олон галваар тахидаг. Үүнтэй өөрийгөө харьцуулж би иймхэн тахил өргөөд гэгэрэлд хүрэхгүй байна гэж өөрт буй жаахан чулуу сайн талаан чаналдаг. Энэ бол номлолыг дутуу дулмаг ойлгосон хүний үг. Эрдэнийн тансаг үйл номд өгүүлсэнийг баримтлал захина. Судрын чиглэлийн ном зохиолоос агуу тахил болон өргөмжлөн хүндлэх тухай судал. Тэгээд чин сэтгэлээсээ зүрхнийхээ угаас гэгэрхсэд ба бодисодов нарт тахил өрг хэмээн тэнд өгүүлдэг. Ихнэрэнгүй сэтгэлийг бодож амьтан бүхнээр аврал ирүүлэх. Инэрэнгүй сэтгэлийн үүднээс бусад амьтныг аврал ирэх журамд чадах чинээгээрээ сургана. Аливаа тохиолдолд ямар ч хэрэг гарсан эгэл жирийн арга хэрэглэлгүй 3 эрднийг дахин залбирна. Аливаа тохиолдолд ямар ч ажил үйл хийсэн зөвхөн эрхэм 3 эрдэнд найдах хэрэгтэй. 3 эрднийг зохих ёсоор нь тахи. 3 эрдэнтэй эс зохилдох бөө удган мэтэд ямар ч тохиолдолд найдвар тавьж болохгүй. Сэтгэлээ тэр чигтэн зөвхөн эрхэм 3 эрдэнд тушаа. Аврал эрхийн ач тусыг санан өдөр 3 шөнө 3 аврал эрэх. Аврал эрхийн ач тусыг хураангүй заавар журам болон тусгай заавар журмын дагуу тайлбарлана. Хураангүй заавар журамд дурдсан ач тус. Үүнийг 2 хэсэг 4 зүйлээр тайлбарлана. Эхний 4 зүйл. Агуу буян хураан. Үхшгүй хингэргийн тхарнид ялж төгснөгчсөн буддаг гинэнч хэрсүүнч төсөөлж баршгүй. Ялгуун гэгэрлийн номлол сургаалыг нь гинэттэйч аажимдаач төсөөлж баршгүй. Үргэлж ямагт сайн мөртөө бурсан хувргуудын оюуныг ч төсөөлшгүй. Үнэн сэтгэлээр тэдгээрч сүсгэлхийн үр шим хишгийг ч төсөөлшгүй. Мөн төгс чанарын хураангууд агуу уужим далайн үсэг алгаараа хутхан хэмжиж болохгүй. Аврал ирэх буйныг бийжүүл бэс ахуй 3 ертөнцид багтахгүй гихчлэн сургадаг юм. Баяр баясгалан дээд ханамж таашаал идэлнэ. Санаж бодохын цомирлогт өдөр шөнийн алинд чулуу энэргч буддаг бодох хаваас өршөөл инэрлийг гуй хаваас эрх төрөлдөөн хүн болно гэсэн байдаг. Буддагаас ин аврал ирдэг шигэ нөгөө 2 эрднээс ийм бодолтой аврал ирэх хэрэгтэй. Авралын 3 шүтэнтэй болсон нь миний хувьд ховорхон олц гэж бодож баярлал. Сэтгэлийн төвлөрөлт хүрнэ. Мөн сэтгэл ариусна. Сэтгэл төвлөрүүлэх ба бэлэг оюуны заавар журам эзэмшин нирванд хүрнэ. Дараагийн 4 зүйл. Маш том өмгөөлөлтөй болно. Үүнийг хожим өөр бүлэгт тайлбарлана. Бүх алдаатай буруу үзэл багасч улмаар арилна. 3 эрднээс аврал ирснээр буруу багш, буруу номлол, муу нөхөр зэрэгт итгэн тэднээс аврал ирж хураасан муу үлийн үр багасах буюу арилна. Оюунлаг суутнуудын игнэнд багтана. Тэднээс аврал ирвэл оюунлаг суутнуудын нэг нь уулна. Буддын номлолыг таашаагч тэнгэр хүмүүсийн талархал хүлээн. Төгс гэгэрэгсдийн игнэнд багтснаар багш болон бусад нөхөд чинь баярлана. Харин тэнгэр баярлдгийн учир гэвэл тэд бид хүн байхдаа аврал ирдэг байсан. Тэгээд төрөл арилжин энд төрсөн. Тиймээс ахин дахин аврал ирж буй энэ хүн бидний нөхөр болох нэ хэмээн баярлаж сайшаадаг. Бусад гарын авлагад дурдсан ач тус. 3 эрднээс аврал эрхийн ач тусыг бусад гарын авлагад 8 зүйлээр тоочсон байдаг. Буддын шашинтан болно. Буддын ба бусад шашин олон зүйлээр ялгаатай. Адиша Шантиба нар аврал ирдгээрээ бусдаас ялгаатай гэж үзсэн байдаг. Анхлан аврал ирж цаашдаач түүнийг орхиогүй бол Буддын шашинтан болно. Тиймээс Буддын шашинтан болмогцоо эрхэм 3 эрднийг миний багш хэмээн үнэн голоосоо хүлээн зөвшөөр.
Харин ингэж чадахгүй бол ямар ч зөв дадал төлөвшүүлээд буддын шашинтан болохгүй. Сахил бүхнийг авах бололцоо нээгдэнэ. Абхидгар Макошагийн тайлбарт аврал ирсэн хэн боловч жинхэнэ утгаар нь бүх сахил авах хүүдээ нээдэг. Аврал ирэх далан шүлэгт 3 эрдэнд өөрийгөө даатгагч жирийн сүсэгтэн 8 төрлийн сахилаас авч болно. Энэ нь 3 эрднээс аврал ирсэн хүний нирванд хүрэх хүслийг сахил жинхэнэ утгаар нь хангана гэсэн үг юм. Урд хуримтлагдсан хилэнц нэмгэрч барагдана. Бураангуй заавар журамд аврал ирэн гэмээ арилга хар суралцж байвал гахааны домгийг жишээ болгон дагах нь зүйтэй гэсэн байдаг юм. Тэр домогт хойд насандаа гахаа болж төрөх байсан Тэнгэрийн хүү аврал ирсний хүчинд гахаа болоогүй тухай өгүүлдэг. Тиймээс аврал ирвэл муу заяанд төрөх шалтгаан арилдаг. Энэ тухай буддаагаас аврал ирсэн хинч муу заяанд төрөх учиргүй. Хүний энхэн бие орхисон ч Тэнгэрийн төрлийг болно. Мөн номлол болон хуургаас аврал ирэх нь үүнтэй адил үр дүнтэй гэж тэнд өгүүлжээ. Тиймээс урд хуримтлагдсан гэм нэмгэрч арилдаг юм. Агуу буян хураана. Энэ тухай өмнө нь тодорхой өгүүлсэн. Муу заяанд төрөхгүй. Үүнийг өмнө өгүүлснээс сайн ойлгож аваарай. Хүн ба хүнээс бусдын хорлолд өртөхгүй. Энэ тухай сударт ухаангүй мэгдэж балмагдах хүмүүс уулын савдгаас аврал ирдэг. Удган мод тагсан овооноос учир ирж аврал гуйдаг. Авралын дээд нь тэнд байхгүй. Ачлалт гэгэрэл тэнд оршихгүй. Амьшигын үнэнчээр шүтлээч гэсэн ахуй орчлонгийн зовлонгоос салгахгүй. Харин та аврагч буддад хамгаас үнэн номлол сургаалд хайрлан инрэгч бурсан хуврахт хандаж сүслвээс зовлон арилна. 8 зөв дадлыг мөртгөн үлэмжийн дөрвөн үнэнд хүргэн найдвар төрүүлж оюуныг чинь хөтөлж үнэхээр чамааг нирванд хүргэнэ. Аврал бүгдийн дээд нь авралыг төрүүлэгч туйл нь ийм авралыг туршсан хинч энэ хорвоогийн зовлонгоос сална гэсэн нь буй. Үүнийг шидэт цалам хэмээх буддын бус сургаалаас аврал ирсэн нэгний домогтой харьцуулан ойлгоорой. Хүссэн бүхэн биелнэ. Шашин номлолын альва үйл эхлэхийн өмнө эрхэм 3 эрднээс аврал ирэн тухайн зүйлээ биелээсэ хэмээн залбирч бай. Тэгвэл хялбархан бүтнэ. Төгс гэгэрлийн төвшөнд хурдан хүрнэ. Арслан дугсан хариулт. Сүсэгтэй бол золгүй заяанд төрдөггүй. Бид онцгой завшаантай тавиланд төрчхөөд байна. Одоо 3 эрднээс аврал ирж гайхамшигт сургаалыг нь дагвал төгс гэгэрлийн төвшөнд хурдан хүрнэ. Ач тусыг нь энэ маягаар бод. Тэгээд хоногтой өдрөм 3, шөнө нь 3 удаа аврал ирээрэй. Эрхэм 3 эрднийг тоглоом төдий дөрхилгүй үнэнч байх мөн аминд тулсан ч үл татгалзах. Амнаас бие махбод хөрөн хөгшлийн аль нь ч хорогдож дуусдаг. Харин ийм зүйлээс болж 3 эрднээс татгалзвал төрөл тутамдаа тасралтгүй зовно. Тиймээс юу ч тохиолдсон эрсэн авралаасаа няцахгүй гэж олон дахин амдгаал. Тоглоом наадмын төдийд ч 3 эрднээс татгалцсан утгатай үг бүү хэл. Хаа нэг тийшээ нь явахдаа буддаагаас аврал эргэж багш нар маань сургадаг байсан. Гэхдээ би энэ талаар өгүүлсэн их зохиол олж үзээгүй. Харин Адишагийн гэгэрлийн замыг гэрэлтүүлэгчийн тайлбарт 6 ерөнхий журам бий. Мөн бусад 3 журмыг судраас авч тайлбарлана. Үлдсэн 3-ыг нь аврал ирэх 6 зан үйлийг баримтлан үзүүлнэ. Тэнд шад номыгч, лагшин дүрсэгч, шар орхимж нумарсан хинийгч басамжилж огт болохгүй. Багш мэт дээдлэн хүндлээрээ. Айлсан сургаал номыг нь адис аван оройдоо зал. Гэгэрсэн эсхийг нь ялгахгүй тул гэгэн дээдс мэт хүндэлвэл зохин химээсэн байдаг юм. Нотлон буулгах хураангуйд буй журмын талаар Гамаба энэ журмыг Ньюсерва гаргаагүй. Бид хоёр хамтдаа Гомбава багшаас сонссон гэсэн байдаг. Харин энэ журам Гомбава багшийн Лумбавад дамжуулсан гэгэрлийн сургаалт багтжээ. Энэ журмыг зөрчвөл эрсэн аврал суларч улмаар түүнийг алдах шалтгаан болно гэж үздэг юм.
Зарим нэг нь тусгай журмын эхний 3, дээр нь байнга аврал ирэх, аминд тулсан ч үл орхих 3 эрдэнд дахил өргөх 3-ыг нэмдэг. Ингээд энэ 6-аг зөрчвөл аврал ирэх журам алдагдсан гэж үздэг. Зарим нь өөр өөрийн журмын сүүлийн 3-ыг үүн дээр нэмдэг. Тэгээд нийт 9 зүйлийг зөрчвөл авралаа алдсан гэж тооцдог. Харин бусад журмыг зөрчвөл авралын хүч сулардаг хэмээн үздэг билээ. Гэхдээ амьд тулсан ч орхихгүй гэдэг журмыг зөрчвөл гарцаагүй авралаа алдна. Тэрчлэн эрхэм 3 эрднээс аврал ирдэг атлаа өөр шашныг хүлээн зөвшөөрч хоёрдмал хандлага гаргавал мөн л авралгүй хоцорно. Ингэвэл бусдаас аврал ирэхгүй гэдэг журмыг зөрчсөн хэрэг болно. Мөн 3 эрдний авралд бүрэн итгээгүй нь илрэл юм. Харин бусад тохиолдолд зөвхөн аврал ирэх журам зөрчигдөнө. Түүнээс биш авралаа алдахгүй гэж бодож байна. Ерөөсө 3 эрднээс аврал ирэх нь буддын шашинд орох үед билээ. Аврал ирэхдээ хоосон дүр эсгэлгүй үнэн голоосоо хандвал гайхамшигтай ирч хүч өгнө. Тэр цагт дотоод гадаад ямар ч бэрхшээлд нурахгүй. Онцгой сайн чанарыг ч хялбархан эзэмшнэ. Эзэмшсэн нь алдагдахгүй улам бүр нэмэгдэх болно. Тиймээс дээр дурдсан тохиолдож уулзахгүй аюулаас сэрэмжлэх. Мөн 3 эрдний эрхэм чанарыг санаж бод. Тэдгээр талуудыг нь онцлон аврал ир. Тэгээд аврал ирэх ёс журмаас гажихгүй хичээ. Асуулт. Үхэх нь гарцаагүй гэдэг бодолтой боллоо. Үхээд муу заяанд төрхөөс имээдэг. Түүнээс эрхэм 3 эрдэнэ л аварна. Тэгээд 3 эрднээс аврал ирлээ. Аврал ирэх ёс журмыг огт зөрчсөнгүй. Харин яаж аврах юм бэ? Хариулт. Сонирхлагт ингэж өгүүлдэг юм. Ахуй урчлангийн ёсыг таньсан амьтны зовлонгоос салгах хөтөч би аштын зам мөрийг чин заалаа араас дагах нь таны хэрэгэ. Буддаа бол авралыг заагч биш. Хувраг нь авралд хүргэх анд. Харин эрхэм дэнд нь номлол бол жинхэнэ аврал билээ. Түүнийг өөрийн болгосон цагт аюулаас ангижирна. Гэхдээ номлолыг нэг амьсгаагаар бүрэн эзэмшчихдэггүй. Ганц нэг алдаа дутагдлаас салж, ганц нэг сайн чанар эзэмшин дээшлэх замаар суралцаж эхэлдэг юм. Ингээд улам агсаар онцгой дээд төвшөнд хүрнэ. Тиймээс одоо зөв буруу дадал тэдгээрийн үр дагаврын тухай сайн мэдэж авах хэрэгтэй. Улмаар авах гээх журмыг ёсчлон биелүүлж номлолд суралцах нь зүйтэй. Зөв буруу хоёрын үүлийн үр дагаврыг алсуур бодож зөв алхам хийхгүй бол муу заяанд төрнө. Муу заяанаас айж имэлээгээд аюулаас мултрахгүй. Буруу дадлаас сэтгэлээ хүн дээрүүлэх нь үр дагавар буюу муу заяанаас аврагдах нөхцөл юм. Харин энэ нь үүлийн үрд итгэж үнэмшихээс шууд шалтгаалдаг. Om-mani padme hum, Om-mani padme hum. 13 дугаар бүлэг. Үүлийн үрийн үндсэн шинж. Сайн сайханд хүрэх үндэс болсон сүсэг бишрлийг хөгжүүлэх. Энэ бүлэгт хойд насндаа сайн сайханд хүрэхийн тулд үүлийн үрд итгэж үнэмших сүсэг төрүүлэх мөн үүлийн үрийг ерөнхийд нь болон ширхэгчлэн бодох тухай өгүүлнэ. Үүлийн үрийг ерөнхийд нь эргэцүүлэх. Энэ тухай 2 хэсгээр тайлбар хийн. 1. Үүлийн үрийг ерөнхийд нь бодох журам. 2. Үүлийн үрийн төрөл зүйлийн ялгааг эргэцүүлэх. Үүлийн үрийг ерөнхийд нь бодох журам. Үүлийн үрийг ерөнхийд нь бодох журам нь 4 зүйлтэй. Үүлийн үрийг өөрчлөх аргагүй. 2. Үүлийн үр үргэлж нэмэгддэг. 3. Хийгээгүй үүлийн үрийг амсахгүй. 4. Хийсэнүүлийнхээ үрийг амсна. Үүлийн үрийг өөрчлөх аргагүй.
Амьтны агуу их тамд сэрүүн салхи сэвэлзээд өнгөрөх жаргал гэгэн хутагтын сэтгэл хөндөөрлөх өчүүхэн зовлонгийн аль аль нь урдын үлийн үрээс үүдэлтэй байдаг. Жирийн хүн гэгэнтэн хоёрын хувьд энд ялгаа байхгүй. Буруу үлээс хизээж сайн сайхан үүсдэггүй. Урд хийсэн буруу үлээс бүх зовлон урган гардаг. Иймээс тамийн амьтны амсах өчүүхэн жаргал хутагтын мэдрэх ялахгүй зовлонч үүлийн үр хуурмаггүй гэрч юм. Эрдэнийн эрэхэд энэ тухай өгүүлэхтэй. Буруу дадлаас зовлон бүхэн, бусармаг муу заяач ихтэй. Зөв дадлаас сайн бүхэн, зол жаргаланд төрөлж ихтэй хэмээсэн нь бий. Жаргал зовлон учир шалтгаангүй бий болдгүй. Мөн Вишну Ишвара тэнгэр мэтийн холбогдлоггүй хөндлөнгийн шалтгаанаас ч үүсэхгүй. Их баг альч үүлийн үр нь мөн тийм хэмжээний зөв буруу үлийн өгөгдөл байдаг. Энд ямар нэг алдаа эндэгдэл гарахгүй. Үүнийг танин мэдэж итгэл үнэмшилтэй болох нь буддын шашинтан бүхний сүсэг бишрлийн гэрчим. Энэ бол сайн чанар бүхний үндэс нь үлээ. Үүлийн үр үргэлж нэмэгддэг. Зөв үйл хэдий өчүүхэн байлаач үр дүн нь жаргал байдаг. Мөн шалихгүй муу үлийн үр дагавар маш их зовлон болж илэрдэг. Харин биет үйл хөдлөлийн үр дагавар сэтгэлийн үйлтэй харьцуулахад тэгтлээ их үрждэггүй. Цомирлогт багахан төдийч муу үйл хойд насанд аюул дуудана. Балга төдийч хор долооход хамаг биеийг өхүүлэхийн адил. Ялахгүй ч гэсэн гавьяат үйл хойд насны жаргал дуудана. Ялимгүй жижигхэн үр суулгаад арвин ургац хураахтай адил хэмээсэн байдаг. Өчүүхэн үлийн үр дагавар маш их болж өсдөг тухай хуучны домгоос мэдэж авах хэрэгтэй. Ёс зүйн үндсээс малчин нандгийн таяган дурдсан мэлхий, мөн 500 галуу загас, яст мэлхий, 500 бэрд, тариачин ба 500 шар зэрэг үлгэрийг унш. Түүнчлэн цэцэн тэнгийн үлгэрийн Суварна Девата, Суварна Васу ба заан хариулагчийн тухай үлгэрийг үзээрэй. Бас ёс зүй цэцэн тэнгийн үлгэр 100 үйл зэрэг номыг уншвал итгэл үнэмшил нэмэгдэнэ. Бас ёс зүй зан үйл амьдралын хэв маяг үзэл баримтлал дөрвөөс сүүлийнх нь зөрчөөгүй боловч эхний 3-ыг нь ямар нэг байдлаар зөрчиж сэвтүүлсэн бол лусвалж төрнө гэж буддаа хэлсэн байдгийн. Энэ тухай Сагарматын асуултанд хариулсан сударт Шагжман буддаа аль эрт энэ галвын эхэнд би далаад амьдардаг байлаа. Кракук чанда буддаа гэгээрэлд хүрэх цагт далайд лусын хүү, лусын охин цөөхөн байсан. Надад олон бараа бологч байсангүй. Шагжман буддаа харин одоо далай тоолж баршгүй олон лусын хөвгүүд лусын огтоор дүүрлээ. Үүний учир шалтгаан юу вэ гэж асуухад Шагжман буддаа лусын эзэн минь ээ. Тэд бүгд буддын ёсоор хувраг болоод номлолд тодорхой заасан ёс суртахуунаас сэвтээлгүй сахиж чадсан юм. Зан үйл амьдрах хэв маяг ёс зүйгээ төгс сахиагүй хэрэг. Харин үзэл баримтлалдаа тууштай байсан учраас тамд төрөөгүй. Гэхдээ үгсэн хойноо лусын оронд төрсөн юм а гэж хариулжээ. Түүнчлэн Кракукчханда буддааг номлол зааж байх үед 98 сая, Канакамуни буддагийн үед 64 сая, Кшиапа буддагийн эрэнд 80 сая, бидний багш Шагжмунийн үед 99 сая гэргитэн болон хувраг лусын оронд төрсөн юм. Тэд бүгд зан үйл амьдрах хэв маяг ёс зүйгээ сэвтээхийн уршигыг амсжээ. Бидний багш Шагжмун Нирван дүрийг үзүүлснээс хойш 4 төрлийн сахилтан гим хийж ёс зүйгээ сэвтээвэл лусад төрнө гэж хэлсэн байдаг. Тэд алдаа эндэгдэл гаргасан боловч номлолд итгэх сүсгээ гээгээгүй учраас үгсэн хойно лус тэнгэр хүний биесийг олсон гэдэг. Сайн цагийн буддаа залрах үед түүний гэгэрлийн сургаалыг дагаж их хөлөгнийхэн төдийгүй бусад бүх амьтан гаслангаас ангижрна гэжээ. Тиймээс хэдий баг зөв буруу зүйл хийлээч үр дагавар нь сүүдэр мэт дагаж зүүрлэшгүй жаргал зовлон үүсгэн гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болоорой. Улмаар шалахгүй ч гэсэн сайн үйл бүтээд ялахгүй ч гэсэн буруу зүйлээс цээрлэе гэж чармайхан зүйтэй. Цомирлогт огторгүйд нисэгч шувуунд хүртэл газар унах сүүдэр байдаг. Олигтой олиггүй үйл болгонд араас нь боловсрох үр байдаг. Аягны хийцгүй гэрээс гарваас аяны замд өлсгөн лавтай. Ариун үлийг хийгээгүй болвоос алсын төрөлдөө зовхон лавтай.
Хээрийн хүнстэй аянд гарваас хэцийн замдаа уягт садгалан хичээж буйныг хураасан аваас хитийн төлөвдөө зовлонгүй амгалан аар сархан гмийн үрийг алсдаа цайрах юм шиг битгий бод ганцхан дуслууд нэмсээр ган торхноос хальдаг шүү дээ. Баг багхан алдаа нийлсээр баллаж мэдэх хилэн цовоор нь бяцхан жоохон буйны соёолчч баясгалангийн цэцэрлэг үүсгэж болно. Тов дуслууд нийлсээр торх хүнгийг дүүргээд ирнэ. Тогтоосон жаахан зөв дадлууд томорч бэхчин гэгээрл болно. Төрөл туусан цадигт зөв буруу үйлүүд аанда зөв буруу зуршил болдгоо. Дадсан зуршлаа хаяхгүй аваас дараа төрөлдөөч давтаад явдгаа. Өгөөмөр сэтгэлгүй ёсгүй аваас өнгөлөг гойлог баян байлаач өндөр дээд угсаатан байлаач үн хойттой жаргах нь үгүй. Өгөөмөр сэтгэл ариун ёстон өчүүхэн дорой нэгэн байлаач өгөөмөр хураар баяжих нуур шиг өнийн төрөлдөө жаргалаар бялхна. Хүн болсон энэ төрлийн зөв буруу үүлийн үрээр хойд насанд эдэлж амсах жаргал зовлонгийн үүд нээгдэнэ. Зөвийг дагаж буруугаас зайлж зөвхөн сайныг дадал болго. Ондоогоор явбал дурал визээ, олиггүй төрөлдөл унан визээ гихчлэн сургасан байдаг. Хийгээгүй үлийн үрийг амсахгүй. Жаргал зовлон амсахын шалтгаан нь хийсэн үйл үлээ. Хийгээгүй үлийн үрийг идэлнэ гэж огт үгүй. Бид одоо Буддагийн цогцлоосон барагдашгүй сайн үлийн үрийг идэлж байна. Энэ гайхамшигт учрлын үндсийг бид бүрэн дүүрэн хуримтлуулаагүй. Гэвч тодорхой хувийг нь бүрдүүлсэн болохоор Буддагийн номлолд суралцах аз тохиожээ. Хийсэн үйлийнхээ үрийг амсна. Зөв ба буруу үйл нь сэтгэлд таатай, таагүй үр дагавар бий болгодог. Үлэмж дээдэд зориулсан магтаалт. Бярманууд харин зөв бурууг өөрөө боловсрох үртэй юутай нь бяруу туглын 8 айдал өгч оволцож болдог гэдгээ. Харин Будда үүлийн үрийг хаашинч нуухын аргагүйг хэлсэн. Авалцаж өгөлцөх учиргүйг заасан, арилжиж солилцох боломжгүйг тайлсан. Бясалгалын хаан сударт өөрийн тарьсан үүлийн үрээс нуугдах юм шиг андуурахын хэрэггүй. Өөр бусдын үүлийн үрийг үүрх юм шиг айхын хэрэггүй. Ёс зүйн үндэст 100 галав өнгөрлөө гэхэд үүлийн үр үрэгдэх нь үгүй. Цаг нэрмэгц өрн боловсроод цаг наргүй амсах болно хэмээн өгүүлсэн байдаг. Om Mani Padme Hum.